Сайн бацгаана уу, энэ 7 өдрийн үзмэгийн том эхэллээ. Манай улс 2000 оноос хойш буюу 19 жилийн дараа анх удаага үндсэн хуулинд өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн үндсэн хуулийн онцлог өөрчлөлтүүд нь ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, давхар дээлтэй гишүүдийн тоог дээд талд дүр болгож байгаа байна. Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт дасал өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу 17 дугаар жарны төмөр хулган жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагж мөрдөн цэг ил сан хураалтыг гар өргөж эсвэл захин тоолуураар явуулна гэж заасан тул ил сан хураалтыг гар өргөж явуулъя. За чуулган 63 гишүүн оролцож 100% саналаар буюу Монгол Улсын их хурлын нийт гишүүний 4/3-аас дээш хувь нь батлах санал өгсөн тул Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт батлагдлаа. Манай дарга нар хүүхдүүдээ улсын машинаар зөөж байгаа нь олонний шүүмжлэлийг дагуулад байна. Энэхүү үйл явдлаас үүдэн Орос Монгол цагдаа нарыг харьцуулсан видео сошиалд тархаад байна. Давай, лупи стекло! На пол! На пол все! На пол! Убивай, блядь, убивай! Убивай, пидораса! Ар урдаасаа битүү тэнтэй ийм машин за цагдаагийн албан агчдын шаардлагыг биелүүлэхгүй байгааг тав харж байна. Саханаа жадаач. Жадаач. За энэ бүртгэлээр бол Галийн ерхий газрын ийм машин байгаа. Гэвч одоо Бритиш скул сургуулийн гадна талд дотор талдаа одоо хүүхдээ суулгачихсан ийм хүн бол цагдаагийн албан агчдын шаардлагыг биелүүлэхгүй хаалгаа онгойлохгүй түрүүн дотоод тентээс шууд цухтаачихсан ийм дүр зурагтай байгааг та бүхэн харж байна. Харин энэ талаар сайд оюун эрдэнэ хэлэхдээ хариуцлага тооцох хууль байхгүй гэж хэлжээ. Одоо жишээл төрийн албаны хуулийн дээр за тийм албаны техник хэрэгслийг ашиглаж болохгүй гэж байгаа. Гэхдээ яг шийтгэл нь байхгүй шүү дээ. Та зөв үзээрэй. Ирэх жилийн 1 сараас нийгмийн даатгалын шимтгэл дахин 2 баар нэмэгдэх шийдвэрийг улсын хурлаас гаргаад байгаа билээ. Үйлдвэрчний эвлэлийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ. Ер нь одоо яг энэ болж байгаа борцтор бол та бүхэн мэдж байгаа. Монголын нийт хөдөлмөрчдийн хоригдлуулсан нийгмийн даатгалын мөнгө өргөөтөж тодорхой нэг банкнд ашиг олох зорилгоор байж байгаад одоо дампууруулсан ийм асуудал. Эннийхээ алдаг гэдгийг нөхөхийн тулд одоо энэ нийт хөдөлмөрчдийн нийгмийн даатгалын шимтгэл дээр хувь нэмж байгаа нь энэ үнэхээр бол зүйд нийцэхгүй асуудал. Энийг манай энэ хуурай тээвэрлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн орооноос дэмжиж өнөөдрийн цуглаанд оролцож байгаа. Энийг хэрвээ энэ гаргасан шийдвэрээ туслахгүй бол энэ хуурай тээвэр үйлчилгээ эрхэлж байгаа жолооч нар нэлээд тэмцлийг нэлээд хүнд нэлээд эвгүйхэн шиг тийм тэмцлийн арга хэмжээ зохион байгуулах болно гэдгийг одоо төр засгийн хүндрэлүүдэд албан ёсоор мэдэгдэж байна. Тэгэхээр нийт Монголын хөдөлмөрчин ард түмэн та бүхэн нийгмийн даатгалын шимтгэл нэмж байгаатай холбогдуулж үгээ хэлж үзэл бодлого илэрхийлж энэ болохгүй үйлдэлийг таслан зогсоох тал дээр нэгдэн тэмцэхийг та бүхэндээ хуурай тээвэрлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн орооноос уриалж байна. Улаанбаатар хотод сургуулийн автобусны үйлчилгээ нь гарч ирлээ. Ингэснээр замын төвжрэл тодорхой хэмжээнд буураад байна. Сургуулийн автобусны үйлчилгээ нь ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим хүүхдүүдийг гэрээс нь сургууль руу, сургуулиас нь гэрлүү зөөх үйлчилгээг үзүүлнэ. Үүнд 2-5 дугаар ангийн сурагчид хамрагдана. Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас боловсролын газартай хамтран сургуулиудын судалгааг авч автобусны маршрутыг инхүү гаргажээ. Өвцөг халгадагч од хоёрын талаар бүгд найрамдах намын дарга жаргал сайхан өөрийн бодлоо хэлсэн хэдэн зуун мянган хандлтыг аваад байна. Өнөөдөр манай од баяр гишүүний од баяр одоо үндсэн хуулийн цэцгийн дарга од баярыг бол солонгосууд телевизээр интернетээр гаргаад асар их сенсац хийгээд тэгээд тэрэн дээр нь комментуудыг унших юм бол ерөөсөө гуйлагч Монгол, тэнэг маанаг монголчууд, чөтгөр шулан монголчууд бид нарыг нэг ч өдөө үг хэлээгүй байлаа шүү дээ. Тэгт тусмаа од баярыг
өшөө цэцэг тугтаа угтаж яваад тэр ажлыг хийх хэрэгтэй. Ямар ажлыг? Цэцгийн дарга ажлыг уу? Цэцгийн даргын ажлыг хийлгэн. Яагаад тэгэхээр бид нар солонгосчуудад доромжлуулмааргүй. За яа. Тэ. Солонгосчууд манад ирчил зөндөл хүүхэн эргүүлэл хүүхнүүдтэй самбагнаал өчнөө юм байдаг. Би худалдаг, үнэлдэг янхны газар хүртэл байгуулсан байсан биз дээ. Та нар тэгэхэд яагаад солонгосчууд гэдэг үг шүмжилдэг байсан юм? Өнөөдөр би өмгөөлж байна. Тэ. Өмгөөлж. Сайн гэж юу? Эсвэл би одоо таныг айгүй шудраг солонгос хүмүүс Монгол улсыг доромжилж энэ цаан чинь. Чамааг надтай бидний хүүхдтэй бид нэрийг гуйлахчин, дээрэмчин, хулгайч гэд доромжилж байна. Тэр тэгээ сайхан юм уу? Монголын үндэсний фронт гэх нэртэй жигсаал цуглаан зохион байгуулагдаад байгаа илээ. Тэдний жигсаалыг хөгжилтэй эдиттэйгээр хандлсан бичлэг трендлаад байна. Энэ мод алтлаг өнөөдөр алаач. Тийм ээ. Устуд далдрнаа биеийн үлгүүлгээр гарч чи яваад идэг нөгөө 5 гишүү таана. Нэгэн харагдахгүй нэг биеийн үлгч нарыг. Бүгдийн гудамжинд нар зод. Их ч чухал юм хэлээ. Би Монгол улсаа аврахын тулд хэлээ. Нэгдүгээрт яаж аврах вэ гэхээр субъектив зүйл нь өнөөдөр ард түмний уур хилэн дээр янз бүрийн энэ бодлогууд гарч ирнэ. Энэ их аюултай. Тийм учраас би цорын ганц аврах нэгэн шалтгаанаа би олон жил хэлсэн. Ялгуун сүлднийхээ эзнээ гаргах ёстой. Хатан хаанч байсан яадгийг гаргах ёстой. Тэгээд энэ төр гэд засаг гэд хоёулыг нь хутгаад яриад байгааг нь салгах хэрэгтэй. Бид нар дээрээс нь хяналт тавих юм бол шашныг бид нар салгаж өгнө. Энэ хяналтыг бид нар хийж өгнө. Сүлд нь эзэнгүй байна. Сүлд нь ялгуун сүлдтэй хатан хаант төр байх ёстой. Really nigga. Сэдүүд их хүйтэн байсан учраас хөлдөж өгөх шахсан. Дараа нь бол намайг энд сууд хийж байгааг сонссон сайн сэтгэлтэй хүмүүс бол халуун цай сайхан тарган махта бууз энтрийг авчирсан учраас би тэднийг савтлаа идээд тээлж өгөх шахсан юм аа. Хэрвээ намайг Монголын ард түмэн ерөнхийлөгчөөр сонгодог юм бол миний хамгийн анхны зарлиг бол засгийн газрын ордныг юу чгүй болгож устгаж оронд нь Монгол гэрээ барих явдал юм аа. No, God, please, no. No. Би ч гэсэн усан тэнэг амтан гэдгээ бол харууллаа. Тэгэхээр бол үннээ хэлье. Бид анхны тулдаанд алдаа гаргалаа. Анхны тулдаанд ялагдал хүлээлээ. Энэ бол талбай цугларсан ард түмэн та бүхний алдаа байна. Хүү хамтлагийн аян хэмээх нэртэй дуу Star Wars тоглоомын дуу болжээ. Listen, I don't want to upset your rhythm, Cal. Хей залуусаа та нар Unitel, Univision, Didish гэр интернетийн төрөл бүрийг үйлчлэхийг хамгийн хялбар шуурхай авахыг хүсвэл Unitel киоск дээр очоорой. Шинэ дугаар авмаар байна уу? Пук кодо мартчихсан уу? Санаа зовлтгүй. All you need is 3-1 and request-ийн дугаар Easy Unitel киоск дэлгүүр хоршоо эмнэлэг том олууд дээр байгаа шүү. Бас киоскоор үйлчлүүлээд 200,000 төгрөг, 50 ГБ дата, Лүг ТV-ийн 100,000 төгрөгийн купон, 88,000 нэгж гэх мэт зөндөө олон урамшуул байгаа юм байлээ шүү. Ганагийн бизнес таа юм. Байна уу минийхөө? Ээж. Кино үзсэн чинь Univision хаагдсан байна. Оо, би уг нь аавын төлөөрөөгөө явуулсан юмсан. За ээж нэргээд ярив. Байна уу? Байна. Хэмбэ? Юу хэмбэ гэж? Алтан гэрэл мөн үү? Мөн байна. Хэмбэ? За маяглаад агараа. Эхнэр чинь байна. Оо, дугаар харагдах болчихсон байна шүү дээ. Би чамайг утасныхаа төлбөрийг гэрийн Univision-ийнхээ төлбөрийг төлчөөрөө гэд ахчаа. Харин би харих замаараа төлөе гэж бодчихлаа. Оо, энд Unitel-ийн киоск машин байна. Хөгш нь өөрөө төлчих үү? Unitel киоск ашиглан төлбөрөө төлөхөд илүү хэлбэр боллоо. Unitel.
Энэ 7 хоногийн үзмэгийн томыг өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлалаа. Хей залуусаа, Unitel, Univision, DD, Look TV-гийн бүх кинонууд хамтарсан байлаа шүү. Яа. Ингэ явал явж тийм үстэй. Шинэ дугаар авмаар байна уу? Пук кодо мартчихсан уу? Санаа зовлтгүй.